Зэвцэн тэр өмнө гарч ирсэн Бэгинийг авдартай цувралыг мангэрэлэн дээр үргэлжлүүлэхээр болсон гэж хэлж байснаа та. Тиймээс та хэдэд зөрүүл засаж өмнө гарсан бүхэл бардыг сээсний хэмээн бүтнээр нь оруулж байгаа шүү. Шинээр орж ирж би үзэгч нартай хэлэхэд энийг орхоос өмнө хэдийдэн парт манасаа бүтээр байгаа учраас үзчихэд ороод ирээрэй. Харин үзсэн хэдэн маань энэ хүчхөдөлмөрийг минь үнэлээд лайк болон сабскрайб дарахаа битгий мартаарай. Танилцуулахаар болдог түүнийг нь тез шазаарлнаа. Зөрүүлээс ойлгоход манай хүн артефактын хижилдээ сууж байхдаа Гууцкай багшийн холбоо буюу нэг шар шувуу ирснээ манай хүнийг захирал дуудаж байна гэсэн мэдээ дуулгадаг. Тэгээ энэ дуудлагын дагуу манай хүн захирлын өрөөнд орохдоо ийшээс соноо. Чи манай удирдлагын практик хичээлийн туслах багш болох уу? Буюу манай хүнийг одоо багшлах уу гэдэг байгаа байхгүй юу? Одоо дөнгөж нэгдүгээр ангийн сурагчийг штэ. Учир шалтгааныг нь асуувал өөр нэг байсан багш нь одоо гарцсан. Одоо оронтоо дутуу байгаа учраас л одоо ингээ гуйгаад байгаа байхгүй юу. Тэгээ эцсийн үр дүндээ манай хүн энэ саналыг нь зөвшөөрдөг. Зөрүүлээс ойлгоход өнөө багш болох уу гэдээсэн хичээл буюу практикийн хичээл дээр нь сурагчид хичээлдээ ороход хүрэлцэж ирдэг. Тэнтэн сахилгын хороо болон сурагчийн зөвлөлийн хоорондоо зөрөгтөө Тесша манай Артурыг нөгөө Клайер Балагдхард гэдээсэн одоо багийн удирдагчтай хардаад амждаг. За тэгээд энэ хоёрын жоохон роман чиглэлийг хэдүүлээ алгасаад гол үйл явдлыг тайлбарлая. Яг гадаа зогсож явахт нь Лукас манай хүнтэй зүрж таарна. Дэмэдэж Лукас ч манай Артурыг Ноит гэдэг нэрээр нь л тухайн үедээ масктай хүүгээр л битг учраас яг нь Артур Левин гэдгээр нь одоо мэдгүй штэ. Яг хүнийг хальт царийг нь харж ирсэн бол үнэн. Тэр нэг тийм сайн бол мэдгүй гэдээ ойлгочих болно. Тэгээ мөртөө шижээл эхлэх цаг нь боллоо. Хичээл эхлэх цаг нь болоход одоо үндсэн багш нь манай хүнд хандаад сайн уу? Ажлын шинэ хамтрагчаа. Ихний эргэн тойрны хүмүүс нь бол угаасаа бүр гайхаж байгаа шүү дээ. Юу одоо чи нэгдүгээр ангийн хүүхдчтэй за болиочтой за доромжилж байгаа шүү дээ тэрэгэл баахан язгууртай айлын хүүхдүүд энэ дэр нилээн дургу харагддаг. Нэг эн чинь болохоор нилээн том маргаан үүсэж эхэлж байгаа. Тэгээ энэ практик хичээл гэхээр одоо дасгал хөдөлгөөн одоо илүү те тулааны практикаар нь хичээл заадаг хичээл учраас тулаанаар шийдцгээе. Буюу манай Артурыг хэр үйлчлэг болохыг нь харцгаая гэж гэлээ. Тэгээ яг яаж шалгах юм бэ гэхдээ нэг санаа гаргадаг нь сурагчийн зөвлөл сахилгын хороо хоорондоо тулалдана. Тэгээ энэ тухайн хоёр энэ номинацаас 3 гишүүн гараад хоорондоо тулдах юм баха. Манай сахилгын хорооноос болохоор Хунт тайж, Клайер, Артур 3 сонгогддог бол нөгөө талаас Тесша, Дид, ахлагч, тэгээ мөн Лукас. Эндээс нь бид нар юуг мэдж авдаг вэ гэхээр Лукас ч сурагчийн зөвлөлд орсон юм байна гэдгийг. Ямар ч тач бүгд тулааны хувц мувцаа өмсөөд удирдагч багшийнх нь хэлсний дагуу тулааныг эхлүүлнэ. Дуудаа эхэлбэггүй юу Хунтааж Тесша хоёр хоорондоо тулдаж байдаг бөгөөд харин Артур, Лукас хоёр хоорондоо халзархаар болдог. Лукас тэгэл хадгадгийнхаа адилаар шууд л манай Артурыг хадгаж эхэлнэ. Артур Лев. Яасан чи надаас айгаад байгаа юм шиг үсттэй. Тийм байхаа. Хэрвээ чи одоо хожигчих бол чиний энэ үүсгэсэн нэр гав ячин. Тэр чигтээ алга бол. Тийм үү? Гэхдээ манай Артур шууд л ууралснаа эргэн тойрных нь хүмүүст нь мэдгэдэггүй хэмжээний авра өөрөөсөө ялгаруулан Лукас руу шууд л дайрдаг. Мэдээж Лукас ч тодорхой хэмжээний хүчтэй учраас нөгөөх дайралтаас нь галын дор гэсэн шидээрээ хамгаалах гэж оролддог боловч манай хүн өнөөх хамгаалтыг нь амархан сэтэлж байгаа юм шиг харагддаг. Игтэл Лукас гэдэг хөөрч нь хоосонго бодолтой ардаас нэг хөжрөх шидийг явуулаад манай хүнийг орон зайн баримжааг нь надагдуулаад өргөжлүүлэн түн рүү хүчтэй дайралтыг араас нь цуулж эхэлдэг. Мэдээж манай Артурын хувьд болохоор энгийн хүнээс хамаагүй илүү хурдтай хүчтэй учраас өөрөө салхины шид болон захилганаараа дамжуулан амархан өнөөх дайралтуудаас нь бултаж эхэлнэ. Тэгсэн Лукас гэдэг хөөрч нь гадуураа дүүрэн галан тойрог үүсгээд одоо энэ тойрогоос манай Артурыг ерөөсөө гарах боломжгүй болгоч гэж байгаа юм. Тэгээ Артур нэг зүйлийг боддог нь болохоор гал мэдээж хүчил төрөгчээр асдаг тийм үү? Тэгвэл хүчил төрөгчийг нь байхгүй болгочихвол гал асахгүй. Артурын хувьд мэдээж өөрийг нь ашигладаг шид нь агаар хүчил төрөгч байгаа шүү дээ. Тиймээс өөрийнхөө эргэн тойрны агаарыг хүчил төрөгчгөө болгож Лукасын дайралтыг өөртөө ерөөсөө хохиролгүй болгож чадах юм байна гэж бодно. Нэмэдэж яг саяны босныхаа дагуу эргэн тойрныхон агаарыг хүчил төрөгчгөө болгон Лукас руу багаар түүний дайралтаас нь сүрэн алхаж яадаг бөгөөд үүнийг нь харсан өнөө өдөрдөгч багш нь шууд л цочрол орж байгаа байхгүй.
Өөр ямар ухаантай одоо IQ өндөртэй хүчрхэг сурагч вэ гэдгээр. Лукас ч бүр сонирн байдалд орцсон. Өнөөх бардам царай нь шууд л айц хөөцөр автан тэр миний шившлгийг яаж яагаад байгаа юм бол салхин шид ашигласан юм надад харагдахгүй байна да. Гэхдээ хамаагүй. Би одоо дуусах болно. Миний хамгаалагчид болцгоо. Гэснээр одоо яг зурглалаар харагдаж байгаагчсан нилээн айхтар том галын мангасыг бүтээж ихтэй. Тэгтэл гинтэл Тесчагийн авралд ирсэн хоолой үүнтэй зэрэгцээд манай хүн яг энэ бүрэн тулаанд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Тэгээ яг Лукас сая айхтар хүчтэй шившлэг хийсэн учраас яг сул байгаа дээр нь дайраа тэр жигтэн дуусгая гэж бодсон боловч хамгийн сүүлийн хүчээ шавхаад Тесчаг аврахаар сонгодог. Тэгээ юу болоо Тесча ийм аюултай байдал орсон бэ гэхлээр нөгөө маананы араатных нь төв нь гинт өвдөж эхэлсэн. Яг тэр өвдөж байхдаа нилээн хүчтэй дайрал Тесчаг чиглэж байсан учраас Тесчаг одоо л аврахгүй бол Тесча нилээн хэцүү байдалтай болно гэж бодсон учраас шууд л дайралных нь ордоор Артур орно. Тэгээсээ Түснас гээл эргэн тойрон дээр битүү дэлбэрэлт үүсгэхэд нөгөөдөл нь Артур Тесчаг аварсан гэдгийг мэддэг. Зөрөглөөс ойлгоход манай Артур эмнэлэг төвчээдэг бөгөөд өөрийгөө анхаарч гисэн чулууныгийн зэмлэлтээр сэрнэ. Гаднаас нь удалгүй захирал орж ирсэн ээ. Тесча яг араатны хүслээсээ болоод тийм байдалд орсон гэдгийг нь Артурд хэлж өгдөг. Энд Артур ч гэсэн тийм ээ тэгсэн байх. Би түүн дээр араатны хүслийг өгсөн юм шүү дээ. Уг нь би түүний уусаалтан туслах хэрэгтэй байсан ч ийм биетэ даанч чадахгүй нэ. Гэхдээ захирал түүнд хэлэхдээ битээ санаа зовоо. Би түүнийг өөрийнхөө байнгын хараа нэлтэн байлгаа учраас энэ чиний санаа зовох асуудал ерөөсөө биш ээ гэж хэлдэг. Тэгсэн өөрхөө саяныхын яриаг нь манай Тесча гадаа нь яг сонсоод үжидэг бөгөөд за энэ хоёр бол угсаа ялчгүй болчихжээ. Харин үнэхээр хосууд болцсон байна. Нэг нэгэндээ хайртай болчих одоо. Тийм ээ. Замартаж манай Артур гэр бүлийн гишүүн болон Гэжан хурж ирээд явсны дараа Тесча түүн дээр оройхон орж ирнэ. Чи бараг өөхөг шахчихад надад санаа зовсоор л байх юм. Би юу? Намайг дээрэмчтээс чи анх аварж байсан. Чи миний амийг хоёр дахь аварлаа. Би чамд үнэхээр их талархаж байна. Нэр цагаас хойш би их зүйлс болжээ. Би зүгээрээ хийсэн. Би зүгээр болно. Битгий санаа зов. Чамайг зүгээр болгож мэдж байна. Ихтэй би уушлах гомоор. Чамайг аварсан дуушлах хэрэггүй дээ. Тэр чи алидын өнгөрсөн хэрэг штэ. Үгүй ээ. Үүн дуушлах байгаагүй. Ингэж. Би юм байдлыг чинь ашигласан. Гэснээ нэг юм болдог. Зөрөглөөс ойлгоход манайгөө Тесча чинь сая үнсэнтэй шоконд орсон коридорт би сая юу хийж вэ гэд бүр одоо ичж байгаа л байлгүй дээ одоо хөөх юмтай одоо бараг анхных нь үнсэлт нь бол ялчгүй тийм ээ. Тиймэрдэж бодохдоо за өөрийгөө бороод гал хэрэггүй штэ би зөв хийсэн угаасаа Артурын гарыг харсан бол юу намайг үнсэх мөнсөх тийм биш дээ. Тийм би зөв хийсэн одоо угаасаа бид хоёр үерх нь ойлгомжтой. Харин Артурын хувьд яг юу гэж бодож идэг вэ гэхээр одоо 13 настай охин өөрийг нь үнссэн байдаг. Мань хүн болохоор өөрөө баг өмнөх амьдралтаа баг 50 50-тай баг одоо нэг жишээлийн одоо хөгшин кулкад штэ. За энэ ч яах. Зөрөглөөс ойлгоход манай Артурын бие нилээн гайгүй болоод эмнэлгээс гарсан байдаг бөгөөд Гуцкай багш түүний Гэжон дээр дагуулж очдог. Тэгээ Гэжон нэг зүйлийг танилцуулдаг нь болохоор нэг артефакт бүтээсэн бөгөөд энэ артефакт нь бэлтгэл хийх зорилттой. Энэ артефактыг ашигласнаар хүмүүс ерөөсөө практик дасгалыг хүнтэй хийн гэхүүгээр энэ артефакттай хамт бэлтгэл хийж болох юм байна гэснээр манай Артурыг туршиж үзэхэр болно. Нэмэдэж Артур нөгөөдөгтөө тулдаж байгаад за тэгэл дорхнод илжигдэг. Гэжон дахиад л нэг зүйлийг хэлж өгдөг. Одоо ингээд гадуур нь бөмбөлөг хэлбэрийн зүйл хаалт хийгээд нэмэр байхгүй. Яг тэгэхээр тэр зүйлийг хагалбуугүй бөмбөлөг тэр чигтээ алга болох учраас яг нэг тийм зүгийн үүр шиг хэлбэртэй болгол тухайн 5 өнцөгтэй хэсэг нь л алга болно. Одоо иймээс одоо ийм болгоо гэж хэлдэг. За тэгээ энийг нь тэгээд алгасчихё тэгээд угаасаа нэг тийм сүртэй хэрэг биш. Зөрөглөөс ойлгоход манай Артур болон Тесча түүний араатны хүслийг нь уусгах бэлтгэлээ хийж байдаг. Тиймэрдээ өнөртөө хангалттай байгаа гэж тэр бэлтгэлийн дуусаж явахт нь өхөө Артур. Энэ чамайг үнсэн чи урлаад байгаа юм шиг үстэй. За болооч тээ. Одоо би юу гэж урлах вэ? Би зүгээр л гайхсан. Гэхдээ ерөөсөө урлаагүй шүү. Тэгвэл чи яагаад тэр цагаас хойш ерөөсөө надтай уулзахгүй бултаад байгаа юм те? Хайлвал Тесча. Би залуу байна штэ. Тэглэж би чамайг жоох охин байхаас ч л мэдэн.
Чи хааны гэр бүл болохоор чиний насны охтууд гэрэлдэг байх л та. Ийштэй би том гэр бүлийнх биш шүү дээ. Чи одоо зүгээр шалтак хэлж байна. Гэрлэх гэж ингээгүү гэдгийг чи бид хоёр хоёулаа мэдж байгаа. Тэгэхэд би чамааг өвдсөн байсныг чинь далимдуулсан л та. Би зүгээр ямар нэг ахиц гаргамаар байсан юм. Бидний харилцааны ахиц. Битгий ингэлтэй. Бид 8 жилийн өмнөхөө бодоход нэлээд ахиц гаргасан шүү дээ. Чи өмнөх шиг ойлынхаа охин байхаа байсан. Хангалттай. Би чамаас ямар нэгэн хариу хүлээгээгүй чи ядахтаа нухацтай хүлээж авна гэж бодсон юм. Уушлаарай. Би чамаас их юм найцсан бол л та. Гиснэ хаалгаа тас саваад энэ хоёрын харилцаа мууддаг. Зөрүүлсөс хөдөхөөс Тесшата муудалдсан Артур яг бэлтгэлийн талбайгаас гараад явж байхад нь урд нь Лукас өнөөх боожгоогоо харуулдаг нөхөртэй хамт явж идэг. Нэг хоёр хөөрхөн сугны ус дагуулсан манай Артур руу жаахан гайхах хүн гэжтэй. Би тэр өдөр харсан шүү. Чи яг яаж тэгсэн юм? Би чамайг миний галт хорноос гарангуудаа талбай нөгөө талд нүдэрмхийн зурд очсон байхыг чи би өөрийн хоёр нүдээр харсан. Чи яг яаж тэгсэн юм? Эдгээр бол Артур угсаа тодорхой хэмжээний тийм ариулт өгөхгүй шүү дээ. Тэгсэн Лукас нэг сугны үсийн нэгээ шууд л Артур руу дайрахыг тушаадаг. За тэгээд одоо энэ сугны үснэ гэдэг нь нөхөр нь болохоор бүр учир бүртүүлгээр нэг сонин ойрлож харихраал бүр амар одоо яг харагдаж байгаа шлэн эрүүл бус гэдэг нь бол анзаарч байгаа байхгүй юу? Нэгсэн шүүдүүд манай Артур руу дайрдаг бөгөөд үүнийг нь Лукас тоосон ч юм байхгүй нөгөө боожгоогоо харуулдаг нөхөртэй хамт хаяа тавьчихдаг. Артур бол нөгөө төрөв чинь дайрж болохгүй. Зөвхөн тэр дайралтнаас нь өөрийгөө хамгаалаа тулдаж явахт нь гинт чулууны хувирснаа нөгөөдөө чинь нэг дараа угаалуулаа унгачнаа. Ардаас нь клеер хурж ирснэ байдал яг юу одоогын асуухт нь энэ залуу надад учир бүтэлгээр дайраад байна гэсэн чинь дургууных нь ардаа нэг тийм төмөр үцээр хэрээд ойцсон юм шиг тийм хөгийн дүр зурглал өгдөг. Тэгээ энэ талаар нугасаа хоёулаа мэддэхгүй болохгүй байна. Энэ угаасаа хоёулынх нь хэрээс хидэрсэн зүйл гээд захирлын өрөөрөө явж явахтаа тэнцэнэ нь хоёр сэлэм төгсөж байдаг. Тэгээ энэ хоёр нь яг юу хийж байгааг гэхлээр яг захиралтай яриа өрнөлчөөд гарах гэж байхад нь манай хоёр зөрөөд орсон байлээ л дээ. Тэгээ Артур зөрөгтөө тэгээд итгэмээр хөвчтэй. Тэгээ мэдээж захирал дээр оронгуудаа саяны болсон асуудлыг хэлэхдээ энэ хэдийн шийдвэр нь юу гэдэг вэ гэхээр сахилгын хороо зүгээр л энэ асуудлыг мөрдөө гэсэн тушаалыг өгдөг. Ямар ч тач энэ тушаалын дагуу манай хэд маргааш нь хуралдаж байх бөгөөд энэ хэргийн ардаас мөрдөө гэсэн чинь өчигдөр манай хүн рүү дайрдаг өнөө ухаалдаг төмөр уцаар хээд орцсон юм шиг байсан эвгүй хам шинжтэй хүн чинь өнөө өглөө үгсэн болж таарнаа. Байдлыг ойлгосон манай хэд угаасаа энэ мөрдлөгийг үнэхээр сериусны асуудал болохыг ойлгодог. Зөрүүлэн солиход манай Артур болон Тесши хоёр чулуунуугаар далимдуулж уулзсангаа маргалдаг асуудлын талаар ярьдаг. Тэгэл ихтэй би чамд өрхөж чадахгүй. Гэвч Тесши болохоор хөөх хамт сорин царилж байгаа штэ. Гэхдээ одоохондоо. Яг гоо гисэн нэг нь харангуйтаа баярлж байгаа штэ. Дээр нь бол хэлж байгаа юм л да. Хоёулаа одоохондоо өрөх арай болоог байгаамаа. Жогон цаг хугацаа эрэхтэй хэрвээ чамааг тэ насан турсан үед чинь хоёулаа цаашдаа гэрэлсэн ч яах вэ гэдэг өнцгөөс тайлбарлаж хэлдэг. За угаас энэ хоёр ингийн ойлгомжтой л да тийм ээ. Зөрүүлэн солиход манай хүн эргүүл гарч яадаг бөгөөд эргүүл гарч явахт нь харан дээр нэг хоёр хүүхэд юм зорж байсан тэрийг нь зохицуулж цаашаа өргөдүүлээд явж байхад нь гинт нэг очроо битүүлэг хүн зөрдөг бөгөөд өнөөхийг нь яг зөрөгтэй харахтаа нөгөө нэг хам шинж байгааг нь илрүүлдэг. Мэдээж энэ хийдийн гол зорилго нь энэний цаана байгаа хүнийг олох штэ. Артур мэдээж юу гэж тайван явуулчихгүй ардаас нь чимээгүйхэн мөрдөөд дээвэртэйгүр дагаад явж байсан чинь өнөө Кай гэдсэн хүн манай хүний ард хүрж ирснэ. Чи миний эсэгт эргүүл гараад байна штэ. За би наад хүний чи мөрдчихё. Чи зүгээр тэр баки дээр яваад нөгөө хэд хамт учраа болоод байгаа. Ингээд яваад очихтон зүгээр нөгөө бакийн дагзаараа савж унаад нөгөөдүүлд нь аюултай гэсэн мэдэгдэл ирсэн юм байлээ л дээ. Завртаа зөрүүлэн солиход манай Тесши болон Артур дурмын дагуу уусах бэлтгэлээ хийж байгаад жаахан хоорондоо юмараад болцох хүн аястай байж байхад нь Гуцкай багш тэр хоёр руу ороод ирдэг. Тэгээ орж ирэхдээ бүр пялга нүдүүлсэн юмтай орж ирж байгаа байхгүй юу. Тэгвэл яг юу болсон талаар нь асуухт нь хөгшин асаа хөдлөх гээд шиднүүтээ бэлтгэл тулаан хийсэн юм аа. Чигшээ одоо тэнэг хүн хурж байгаа шүү дээ тий. Ямар тач захирал ирсэн захирал ирж Тесшигийн бэлтгэлийг хэлэх гэж байгаа шүү дээ. Манай хүн өөрийнх нь хичээлдээ сулаа гэд нөгөө хэд чи хаяад явдаг. Зөрөглөө солигдоход сэлмүүд хооронд хурлаж байдаг. Энэ гурван сэлэм яг юуны талаар хурлаж байгаа вэ гэхлээр учир битүүлэгээр адал явдал хайгчдын гянданд нэг зүйл илэрсэн.
Тэгээ энэ зүйл нь болохоор ерөөсөө тодорхойгүй байгаа бөгөөд өөр твих байж магадгүй гэсэн кейс гаргаж ирдэг. Тэгээ үүнийх нь нардаас энэ ногоон үстэй нөхрийг мөрлөгөөр явуулахар болдог. Зурагтаас ойлгоход манай Артур болон Нүдний шилт хоёр хоорондоо бэлтгэл улаан хийж идэг бөгөөд энэ бэлтгэл тулааны дундуур манай Артур мэдээж Нүдний шилтийг ил даваагаар ялах нь ойлгомжтой шүү дээ. Тэгсэн гинтэл Нүдний шилт хожигдож байснаа уурандаа гинт эвгүй болоод идэг. Нэг эвгүй. Тэгээ үүнийг нь бол Артур гайхал өнгөрнө. Харин нөгөө тал сэлмүүдийн тушаалаар явсан өнөөх мөрдөгч хүүхэн чинь аваачаад нэг мангасыг олж илрүүлдэг өнөөх гиндандаа. Зургаас ойлгоход нэг хичээл буюу нөгөө нэг практик дасгалын багш нь энэ хэдийг дагуулад бодит туршилт хийнэ. Бодит жинхэнэ тулаанд оролцуулнаа гэснээр гяндан руу дагуулад орчихдог. Тэгээ гяндан руу орохдоо ерөөсөө тийм айдас хүч байхгүй ягаад гэхээр энэ гяндаг өмнө судалж исэн. Энд чинь ерөөсөө тийм хүчтэй мангас байхгүй гэд сурагчдаа дагуулад энэ гяндан руу орсон юм байна л дээ. Тэгсэн гинтэл битүү олон мангасууд гараад ирэх бөгөөд энэ мангасууд нь яг төдийлөн хүчтэй мангасууд бол биш. Ямар тааж багш нь нөгөөдүүлгээ яхан хамгаалах өнгөйстэй холд гэж байгаад өнөө чоннуудыг амархан гэгшин зохицуулдаг боловч яг энэ мангасууд тийм ч хүчтэй биш л дээ. Гэхдээ хидэрхий олноороо дайрж байна гэдэг нь нэг л тохгүй болгочихлаа. Өнөөдөртөө хэдүүлээ ингээ болио да. Гэхдээ Лукас шууд л за болооч тай багш. Саяны мангасууд чинь угаасаа айгүй амархан өгчихсэн. Нэгдэж намайг ямар хүчтэй вэ гэдгийг мэдж байгаа үсттэй. Тэгээ бас тал талаас сурагчны хүртэл давс тийм штэй багш энэ чинь дээд төвшний гинтэн штэй. Бид нар ерөөсөө санаа зовоодох шаардлага байхгүйгээд үргэлжлүүл цаашаа явахаар болно. Тэгээ багш нь ямар ч сурагчдынхаа ятгалгаар энэ хэдийг хоорондоо баг болж хуваагдаад энэ гинтэндийн тал талд очиж чоннуудыг зохицуулаа гэж даалгавар өгнө. Өндөр зургалтаар харагдаж байгаа ишлэн манай Артурын бог бол нэг иймэрхүү хүмүүс байдаг. Энэ хэд мөн бол ямар тааж энэ чоннуудыг бол амархан гэгтэн зохицуулж байгааг нь харсан багш нь тийм дээ. Угаасаа энэ чоннуудыг яаж жагаал харгалж байгаа юм. Гэт яг бодож дуусвуу үгүй юу гинтэл далавчтай чоннууд гараад ирдэг бөгөөд багш нь шууд л байдлыг гартаа аваа нөгөөд өдрүүд чинь дайрч эхэлнэ. Тэг мөн Артурыг хүртэл эднийг чи яаж иж явахад энэ юунаас гаргаа гэсэн тушаалыг өгдөг. Яаж явахтан саяны хэсэг дайралтуудад золоод нөгөө гарах гарц нь хаагдсан байдаг болохоор энэ хэдий яах чаргагүйгээр энийг нураахаас зөр сонголтгүй болж байгаа юм. Тэгээ нэг газрын шидтэй охинтой хандан энийг нураа гэсэн тушаал өгөөд энэ охиноо хамгаалан тулдахаар болно. За тэгээ одоо энэ тулаан дээр нэг тийм сүртэй юм гардггүй бөгөөд одоо би нэг амар гоё товчхон тайлбарлаад өгөө. За юу ягаад тэгэхээр хэдэрхийг ярьчих сонирхох гэдэг учраас. Гарцыг нээхийн тулд хунтааж өөрийнхөө араадны хүслээрээ дайрж энэ нэг гарцыг нээж чаддаг. Даанч тэр дундаас нэг айхтар хүчтэй мангас гараад ирдэг бөгөөд үүнийг нь харсан энэ хід дайралтаа улам хүчтэй болгодог боловч ямар нэгэн дайралтаас болоод манай Артур нэг хавцал руу унчихдаг юм. Өнөө хавцал руугаа унаад ямар тааж амьд мэд байдаг бөгөөд цаашаа өргөдүүлээ гарцаагаа явж байхдаа нүд талтрам зүйл олж шаарддаг нь өнөөх сэлэмнүүдийн нэг болох ногоон үстэй охин чинь үххийн нагвар хэвдэж байдаг. Дагуус үхэн нэгэнт ойлгомжтой болсон учраас Артурт нэг зүйлийг өгснөө. Би хэдий үххийн нагвар байгаа ч гэсэн чиний өгсөн манай нэрчээр би чамд хариулж чаднаа гэснээ тухайн өдөр болсон бүх зүйлийг ярьж өгдөг. Тэр өдөр нь яг юу болсон байдаг вэ гэхээр одоо нөгөө дээр байгаа хэд буюу сурагчид руу дайрдаг тэр айхтар мангас чинь яг энэ сэлмийн өмнө гарч ирснээр энэ хэдийг нь төвөг хайцсан юм байл. Тэнгүүтээ бүр энэ сэлмийн маананы төвийг нь устгаад байж байгаа нь энэ. Ямар ч тач манай Артур саяны ослоос болсон бүх цэрэг болон Элья буюу ногоон үстэй сэлмийн цогцыг нь оршуулснаа чулуунатай хамт өнөөх гиндангаас чинь нисээд гарчихдаг. Тэгээд яг Сайрус хотын өмнө нэрэгт нь хамгаалагчийн түүнийг оруулахгүй. Гэхдээ өөрийгөө саяны ослоос амьд гарч чадсан сурагчдын нэг байна гэхдээ шууд л байдлыг олгон би тань руу тусламж явуулъя энэ байдлыг мэдэгдэх хэрэгтэй гэж хэлэхдээ Артур үгүй би маргааш өөрөө сургууль дээр очиод энэ байдлыг өөрийн биеэр мэдэж чадна. Би зүгээр одоо гэрлүүг хармаар байна. Ямар ч тач манай хүн өөрийнхөө гэрийн гадаа хүрээдэж гисэн байх бөгөөд гэрийнхнийхээ санааг дахиад л зовоочх таа доо. Төөрхийн амтан юусоо орж чадахгүй байхад нь аав нь шууд л хажууд нь ирцүүлснаа. Би чамд яаж мэдрэгж байгааг мэдэж байна аа минь. Мэдээч ээж чинь эмч юм. Ээж чинь тодорхой хэмжээний жижиг шаргыг хэмжилж чадна. Гэхдээ түүний сэтгэлийн шарга хэмжлэгдэхгүй. Энэ дээр ерөөсөө чиний буруу байхгүй.
Уушир нь хүн тулдах ёстой, тулаан давах ёстой даваа гэж байдаг. Чи өөрийнхөө хийх ёстой зүйлийг л хийж байгаа. Тиймээс миний хүү тайван байж болно гэд манай Артурыг ойлуулад дамждаг. Зураглал солиход манай хүний гэрийн дэвэр дээр сууж явахт нь Гүцкай захирал түүн дээр хурж ирээд байдлын талаар асуухт нь сэлмүүдийн нэг ногоон үстэй сэлэм өгсөн гэдгийг нь дуулгана. Үүнийг сонсон захирал шууд л байдлыг ойлгон энэ угаасаа ноцтой асуудал болоод байна. Иргэн тойронд яг юу болоод байгаа юм бэ гэд бөөн стресс. За одоо л бүр ингэж хам юм бүр гоё болж эхэлсэн заа юу. Маргааш нь болсон байх бөгөөд манай Артур гэрийнхэнтэйгээ хамт дэлгүүр хэсэж яваад нэгэн учир битүүлэг эртний юм зардаг дэлгүүр дээр орохт нь нэг муур түүнийг дагаад байдаг. За энэ учир битүүлэг муурын талаар сүүлд нь гараад ирнэ. Ямар ч зураглаа солигдоход Лукас руу шилждэг. Лукас нэг агуугаар явсаар нэгэн масктай нөхөр дээр ирдэг бөгөөд энэ масктай нөхрийг би танаар товчхон танилцуулахад нөгөө нэг төмөр уцаар хэрэг доёод байсан юм шиг шарахтаа гээд байсан бүхний ард байсан хүн бол энэ. Тэгээ Лукас яг энэ чи юу хийж байгаа юм бэ гэхлээр энэ бүлгэмд нь элсэж байгаа юм бах уу чаавас. Тэр хүн нь болохоор Лукасыг би бол чамааг өстэй үнэхээр хүчтэй болгож өгнө. Би чиний хамгийн өсөнд байсан болох Артур Левиг алах хүчийг өгнө. Гэсэн чаваас ятгалгаар нь энэ бүлгэмд нь орсон байж таардаг. Манай хүн болохоор сургууль дээр очиод нүдний шилтийн санааг нь зовоосон байсан учраас түүнтэй хамт дотор байран дээр уулзаад өргөдүүлэн Тесягийн бэлтгэлийн үйл явцанд ямархуу байгаа болоо гэсэн чинь Вэрион Теся дээр хүрээд ирчихсэн түүний уусалтын үйл явцад тусалж байдаг. Эндээ яг энэ зураг дээр харагдаж байгаачлан Тесягийн уусалтын үйл явц нь маш товторгүй байгаа бөгөөд гинт одоо ийм аваар гаргаад байгаа гэж хэлдэг. Тиймээс л Чавас Вэрион өөрийн биеэр хүрээд ирчихсэн Тесягийн манааны төвийг нь сахиж тайвшруулахын тулд өөрийн биеэр хичээж байгаа юм байна лээ штэ Чавас. Эцэст нь тэр нэг балаа уусалтын үйл явцусаа гараад Теся хамгийн түрүүнд Артурыг олж харангуйтаа шууд л түүнийг тэрвэрнэ. Зураглал солиход Тесяг хэмлэгийн хөрөөнд Вэрион болон Артур хоёр сахиж байдаг. Нэг эмчин тэр хоёр дээр хурж ирснэ. Түүнийг улбар шар төвтэй гэсэн баха. Миний хүүг нь бор төвшний төвтэй мөрлөө түүний манааны төвшин гэрөөсө хэмжиж чадахгүй маа гэсэн Вэрион арайгүй л үдэ. Гэт явж очсноо шууд шоконд орж байгаа юм. Тэгээ яасан бэ гэсэн чинь Теся мөнгөн манааны төвтэй болчихсон байдаг. Энэ мэдээг сонссон Вэрион Артур хоёр за ямар ч Тесягийн биеийн байдал нь гайгүй байгаа юм байна. Буюу түүнийг манааны хүсэлтийг бүрэн одоо нэгдэж байгаа гэдгийг ойлгож жаахан тайвширч байгаа юм. Артур ямтаач Вэрионоос салж яваад нэгэн захидлыг болж хана. Тэгээ энэ захидлан дээр нь яг юу байдгийг нь харуулдаггүй л дээ. Ямар ч тач Артур өөрөөхөө гэртээ очиод аав ээж хоёрт одоо надад үнэхээр том ажил гарсан. Энэ ажлаараа би явах шаардлагатай гэхдээ эцэг ихт нь нааштай ханднаа. Ямар ч тач Артур чулууныг дагуулад адал явуулахаар харуулдаг. Тэр хоёрын очиж явах гэж байгаа газар нь юу юм бэ гэхлээр Элеонор хаант улс буюу Эльфийн хаант улс. Зураглал Декатын ТV-ийн хурал болж байдаг. Түүнд нь Гүцкай захирал өнөөх хуралд нь оролцоод явж байхад нь учир битүүлийн хідэн дээрэмчид Гүцкай баг захирал руу дайрдаг бөгөөд ямар ч тач нөгөөдөл нь манай хүнд төдийлөн хохирол учруулж чаддаггүй ч гэсэн бид нэг учир битүүлэг зүйлийг олж харддаг. Тэр нь яг юу вэ гэхлээр одоо энэ нуруу. За энийхэн талаа тэгээ сүлд нь гараад ирэх болохоор одоо шууд алгасаа. Нөгөөдөл Алтур яг Элеонор хаант улсад очиж таарж идэг бөгөөд тэнцэн гинтэл урд нь нөгөө эртний идэл дээр харсан муур нь гарч ирснэ. Нэг хүн урд нь хуураад гараад ирдэг. Энийг нь хараад бол Артур гайхаж байгаа шүү дээ. Тэгээ байдлыг ч ойлгож амжаагүй байхад нь эргэн тойрноо нь битүү цагаан болсноо. Артурт бид нар бол сахиусан тэнгэрээ гэж хэлнэ. За би одоо яг юу болоод байгааг та нар бүр үнэхээр шоконд орон заяа. Ямар ч тач би тайлбарлаад өгье. Одоо хүмүүс буюу одоо Эльфтэй Декатын гэдэг ТV чин дээр жинхнээсээ сахиусан тэнгэр энэ хорвоод нь байдаг. Тэдний нэг нь одоо яг манай Артурын өмнө гараад ирчихсэн байдаг бөгөөд юу хэлэх гээд байгаа вэ гэхлээр Этафуст буюу дээд тэнгэрт дайн болох гэж байгаа. Мэдээж сахиусан тэнгэрүүд байгаа чинь гэдэг муу талууч гэсэн байгаа гэсэн үг шүү дээ. Тэдгээр хүмүүс нь Декатиныг эзлэх гээд байгаа. Ер нь бол энэ үүмэн саман болох гэж байгаа маш хүчтэй дайн болно гэж хэлж байгаа юм. Харин
бүр нэг шоконд оруулах мэдэн. Чулуунач нь эднэрийн нэг. Чулуунагийн ээж чулуунач нь байгааз тээ. Эднэрийн эзэн. 3 твийн хамгийн хүчрхэг биетийн ач охин болох чулууна одоо яг манай хүний хажууд байгаа холбоотноо. Тэгээ мэдээж энэ том дайнд хамгийн хүчтэй нэгнийг хайж одоо манай Артурыг олж ирсэн болж таарж байгаа байхгүй юу? Тэгээ мэдээж энэ дайндаа одоо энэ Артур чулууны хоёрын хүчийг ашиглах ёстой. Тиймээс манай Артурыг энэ дайндаа оруулахын тулд авч явж бэлтгэл хийлгэнэ гэж хэлдэг. За би юусэн нэг юм хум нэмж яриаггүй. Та нар зөв сонссоо, окей? Зөрөглөл нөгөө сахилгын хорооны хэдрүү шилжнэ. Энийн тоорондоо хуралж яадаг бөгөөд өмнөх хичээлдэр болсон гиндангийн үйл явдлаас болоод энэ хэд Артурыг үгсэн гэж бодож байгаа. Тэгээд хоорондоо хэрэлдээд байж байхад нь яа гаднаас нь нүдний шилд орж ирээд Артур амьд эдийг мэддэг дуулгын завдалгүй гадаа нь дохио түгшүүр асаж эхэлдэг. Тэгээ юу болоод байгааг нь ойлгохгүй нөгөөдөл чинь гараад гарсан чинь битүү гал. Шууд утгаараа сургууль нь тэр чигтээ чадчихдаг бөгөөд энэ хэд чинь байдлыг ойлгоод энэ хэдийг туслахаар болж байгаа байхгүй юу? Мэдээж эргэн тойрон бол битүү үүмэн самун. Энэ үүмэн самунд хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс болохоор сахилгын хороо болон хэрдэн ойр зөрийн багтаал байгаа байхгүй юу? Тэр дунд нь гинт Кейтлийн гүнж Чарлис буюу нөгөө Боб нөхрийг чинь аваач чад загнаж эхэлнэ. Одоо зандарч эхэлнэ. Ардаас нь Баки шууд нөгөө Чарлисыг барьж авснаа. Чи яагаад худлаа яриад яваад байгаа юм бэ? Энэ бүх хэргийг ард чи байж л таараа гэдэг. Тэгээ учир шалтгаан нь яг яагаад ингэ намайг гүжирдээ сэрдээд байгаа юм бэ гэд багштайгаа хамт асуухтаа чи радикал бүлгийнхэнтэй хэд удаа одоо явж харагдсан. Тэглээ чиний найзууд бүгд гинт хэрэгт буруутгагдаад байж хат чи ганцаархнаа уснаас хуурай гарна гэж байхгүй шүү гэхдээ за ингэ ямар ч үнцэлгүй зүгээр л хий тимийн хардлагаар ингээд та нар энэ Чарлисыг хардаад байна гэд хоёр багш нь болиулахыг оролдоно. Тэгээ сахилгын хорооныхон болохоор уг нь бөөндөө энэ залууг ингээ буруутай шүү гэд байж байхад нь нөгөө хунтаач хүртэл тийм хоёр багшийн үгнээс гараад болохгүй энэ хоёрын үгийг заав сонсох хэрэгтэй гэснээр энэ Чарлисыг зүгээр явуулчихдаг. Зөрөглөл нүдний шил рүү шилжнэ. Тэрээр бэлтгэлийн талбайд Артурын талаар бодож байдаг бөгөөд үүнээсээ болоод нэлээд шаралхаад эвгүй болоод иддэг. За энийхэн талаар тэгээ тодорхой гараад ирэх болохоор одоо шууд хэлэхгүй орхичих заа юу. Нөгөө тал манай Артур Элеонор хаан тулс руу яг нэвтрэх гээд Очор дайраад явж байхад нь тэндээсэн худалдаачдын нэг нь шууд Артурыг Очор дайсантай нэлээн уурлаад энэ мүү ирэх хөгзөгтэй банд яаж Очор дайр зөргөлж байна гэхдээ Артур шалтгаантай болоод тэгж байгаа штэ гэсэн чинь би чамаа хүмүүжүүлээд өгнө гэд галын шидээрээ би чамайг шатааж ална гэхдээ Артур түн дандаад. Энд намайг шатааж алмаар байвал ядаж энэ зэргийн зүйлийг чаддаг байх хэрэгтэй. Ингэснэ угаас өөрийнхөө чадрын зэрэг харуулад сүнсийн зайлуулчихдаг. Одоо ямар ч овчргүй орсон манай Артур Элеонор хаан дулсын ордны өмнөд ирж зогсноо. Тэгээ яг өөрийнхөө орох бичгийг шалгуулад байж явахт нь гинтэл хаан нураад ороод ирдэг бөгөөд энэ яг юу болсон бэ гэхлээр нөгөө Тесягийн чинь мангасын хүсэл нь хяналтнаас гарчихсан байдаг. Тэгээ тэр яваар нь Вериан хөөрхий ганцаархнаа зогсолж чадахгүй байсан учраас Артураас тусламж гон хоёулаа Тесяг тайвшруулахын тусал яг гэхдээ Артур мэдээж зөвшөөрөөд өөрийнхөө мангасын 1-р төрхөнд орон Теся руу хамт болиулахаар дайрнаа. Нэмэдэж Артур юм чин Тесяг амархан гих чин тэр нэг балан юмнаас нь гаргачихдаг. Тэгээ Тесягаас байгаа байдал би ийм байдлыг асуугаад би чамд байдгаар туслах болно Теся. Чи энэ бүхний ганцаараа өөрөө дэх шаардлага байхгүй гэхдээ Теся хэлэхдээ. Зүгээрээ би хүчтэй болохын тулд энэ бүхэн надаас л хамаарна шүү дээ. Нэмээс би чамд хэрэгдэхгүйгээр улам хүчтэй болно гэд өөрхөн эвлэрээ дамждаг. Энэ байдлыг нөгөө муур хараад байж байгаа бөгөөд за энэ залууг хэдүүлээ цааш та муур гэж явчих. За угаа яагаад гэхээр одоо муурнаас өрсөн шүү дээ. Тэгээ муур хараа байж байгаа бөгөөд түүнд хэлэхэд хэдэрхий эрт байна. Гэхдээ тэр хизээ нэгэн цагт хатагтай чулууныгийн талаар бүхнийг мэдэх болно. Ялангуяа төөний утмын талаар. За одоо чулуун новлогоос айхтар удамтай гэдгийг мэдгэж байгааз. Гэхдээ энийг нь одоо хэлбэлээгүй дараа нь хэдүүлээ мэдэж авнаа. Манай гурав ямартаа цаашаа өргөжтүүлэн Тесягийн ээж аав хоёр байгаа газар руу очихоор болдог. Тэр хоёр нь одоохонд ордонд байхгүй байгаа бөгөөд тэр газар руу нь явсаар ямартаа жизэг ихтэй нь уулзаад Вериан өвгөн хэлэхдээ нөгөө Риния гэд байсан цувралын ихэнд гарсан Верианы найз нь Артурын талаар нэлээд сонирхоод байгаа бөгөөд түүний талаар зөгнөл хэлнэ гэд Артурыг дагуулад ирээчээ гэж Вериан загсан байдаг. Тэгээ энэ цагаасынхан дагуу манай хэд
Риния эмгэн рүү очихоор болно. Манайг замдаа явж байгаа зураа Испасын эмэг ярилцсанаа. Тэр дундаа юу яриастай вэ гэхлээр хаан буюу Тесжагийн аав нь Артурд нилээн баярлаж өгдөг хэлдэг. Учир юу гэвэл охиныг нь хэд хэдэн удаа амийг нь аварсан мөн одоо хүртэл охиных нь уусалтын явцад тусалж байгаа болохоор түүнийг миний бодлыг тэр жигт нь өөрчилсөн гэж хэлдэг. Яг энэ талаар бодлыг нь өөрчилсөн бэ гэхлээр хүмүүн болон ээлбийн хоорондын дан асар удаан үргэлжлээд тэр хэмжээгээр маш их хохирлыг авч байсан шүү дээ. Гэхдээ Артурыг гэр бүлд нь орж ирсэн цагаас хойш хүмүүсийн талаар бодож шалвар болсон. Тэгээд хамгийн сүүлдээ нэг чухал зүйлийг хэлдэг нь хэрвээ чи манай гэр бүлд орж ирэх юм бол би дургуцахгүй шүү гэд ер нь манай Артурыг за хүргэн болчвол яасан юм бэ миний хөө гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж ээж нь хүртэл үүндэн дургуцгүй байгаа гэдгийг мэдээд энэ хэд хөөрхөн вайптэй үжсэн чинь хаа нэгтэйг зочроо хөтөлөг чимээ гардаг. Артур байж магадгүй гэсэн газарлан дайрахт нь нөгөө газарт нь лайсан биш Риния настан байж байдаг юм аа. Тэгээ уг намхандаа л энэ хэдийгэ тосгоор болсон учраас л одоо ингээд төрүүлээд ирж гисэн юм аа. Тэгээ жаахан эвгүй байдалтай уулзчихлаа гэд хүлцэлгчүүд цаашаа өргөдүүлэн Риния эмгэний гэрлүүн очихоор болно. Тэгээ цаашаа явсараа байгаад нэг хүрхнийг голоор нь хувааснаа хонглоор дамжин явсаар түүний гэрт нь очдог. Орсон дөрөвдөө тэр хэдэд нь цай аялж өгөөд жаахан ойр зураг ярина өрнүүлж байтал Артураас бусд нь бүгд унтаад өгнө. Үүндэр манай Артур ерөөсөө гайхсан зүйл байхгүй. Угаасаа л ийм зүйл болохыг мэдэж байсан юм шиг тайвнаар хандахад нь эмгэн жаахан гайхна. Дэмартаач би чамд өөрийнхөө зөнчийн чодрыг хэлье. Яг тэгэхээр энэ чамд хэлэх гэж байгаа зүйлтэй маш их холбоотой. Чи үнийг мэдчих магадгүй, мэдхгүй ч гэж магадгүй. Дөрвөн үндсэн элементийн дээд хэлбэрийг хөгжүүлдэггүй төрлийн дивантууд өөрсдийнхөө хүчний үүсвэрийг олж байд шийдэ хөгжүүлнэ. Энэ нь эргэн тойрноосоо маана авч хүчтэй боддог шидэднүүдээс арай өөр. Жишээлбэл танаа ээж гэрэл гаргагч ба эдгээх чадвартай элемент. Шидэднгүүтэй харьцуулах ямар ч аргагүй. Би амьдралынхаа турш хэд хэдэн дивантуудад таарсан. Бүгд өөрсдийн гэсэн онцгой хүчтэй байсан. Бас тэдэнд нэг ижлэгэн зүйл байсан нь тэр нь өөрсдийн гэсэн маана. Тэд манайгаа өөрсдийнхөөсөө гарган шидэ илүү хүчтэй болгоно. Энэ чам шиг элементийн төрлийн дивантуудаас арай өөр. Над чиг зөнчдийн хувьд бидний хүч бас өөрөөр хөгжиж сайжирдаг. Бидний хүч альч насан дээр сэргэх боломжтой. Ихэнхдээ эмэгц хийгцгүй тесрэлт үүсгдэг. Бидний толгойд бүдэг бадаг ирээдүйн төр зургууд хурдтайгаар олон удаа орж ирдэг шүү. Бид нар ихэнхдээ ойлгомжгүй минут хөрхөө гимээр. Иймэрхүү хурдтай толгоонд орж ирж гардаг зургууд маана эргэлдэггүй. Өдөрдөж чадахгүй бол тийм ч хэрэгтэй чадвар биш байгааз. Намайг жаахан багт ашигласан тэр чадвар чинь тэгээ юу юм? Аав ээж хоёрын минь байршлыг илрүүлж надад ирүүлсэн чадвар. Тэр чадварыг би зөнчийн хүчийг ашиглан дүр зураг бий болгон хийсэн юм. Жинхэнэ зөгнөлт ирээдүг харах буюу хизээ хаана юу болох юм бэ? За тэгэхээр та хэд юусоо сайн ойлгохгүй байж магадгүй. За тэгэхээр энэ юуг нь маана ашигладаг мөртлөө яаж зөгнөд байдаг вэ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хідэн зөгнөгчд нь ирээдүг харахын тулд өөрсдөө амь насыг төлдөг гэж таарна. Тэгээ нэг гоё том жишээ гарч ирдэг нь болохоор одоо энэ Верион өвгний эхнэр нь хуучин өмнө нь хаан байснаа да энэ хоёр чинь хаан хоёр байсан. Гэхдээ яг тэр хүмүүн болон ээлбийн хоорондох дайны үеэр санамсаргүй байдлаар Верионы эхнэр нь түүнийг үхэн гэдгийг зөгнсөн байдаг. За тэгээд нөгөөдөл чинь гэрээ-мэрэгээ зөрчөөд Верионыг алга төлгөөг нь мэдсэн нөгөө эхнэр нөхрөө өхүүлэхгүй тулд өдөр болгон Верионыг өхүүлэхгүй байх үе шаттайгаар зөгнөлийг хийсэн байдаг. Тэр бүр ямар ч хувь тавилан өөрчилсөн ямарваа нэгэн байдлаар дахиад л өөхөх шалтгаан байсан учраас нэг зүйлийг сэдэдэг нь тэр хаан тулсын эсрэг бослог гаргаснаар Верион амьд гарч чадсан байдаг. Одолгүй энэ байдал хэтэрхий удаан гөрүүлжснээс болж Верионы гарт ихнэр нь амиа алджээ хөрх юмд. Артур нэг нь бодохдоо хөөрхий Верион өгөнч нилээн цоглог байдаг. Ихтэй ийм их хүнд хүч зөр зүйлийг давсан гэхээр гайхалтай юм аа. Ямар тач Риния эмгэн шууд гол яриандаа орё гэснээр Артурын талаар нэг зүйл зөвгөн сөөн гэж хэлнэ. Гэхдээ зөвгөнсөн зүйлийг бүгдийг нь хэлж ихвэл ирээдүйд өөрсдөө орж магадгүй. Ихтэй багдуулчих бол ямарваа нэгэн цаа дотороос чамайг хамгаалахгүй гэж магад. Чиний ирээдүйд маш олон дайсан саа дотор гарч ирнэ. Тэр бүхнийг чи давахын тулд хамгийн үнэт зүйлээ олж хамтрагчийг өөр юм болгох хэрэгтэй. Ер нь бол зорилготой хүрэхин тулд чамд нэг хамтрагч хэрэгтэй шүү гэж хэлж өгдөг. Тэгээ энэ хоёр маань иймэрхүү өнгө аястай ярьсаар байгаад хэдийн үүр цайжээ. Зөрөглөл Лукас руу шилждэг. Лукас өөрийнхөө хэдэн хүмүүстэй нөгөө багт бүлэгмийн
гаруудтай явж идэг бөгөөд гинтэл нэг ногоон шингэн гарч ирснээр асар их хүчийг олж авнаа. Тэгээ энийхэн талаар илүү тодорхой мэдээлэл гараад ирэх болохоор алгасан. Зөрөглөд манай Артур руу чилжгээд манай Артур ямартай саяны нөгөө нэг ярилцлагаас хойш гэртээ хөрөлцөж ирсэн байх бөгөөд Тэсятай хамт ирчээ. Энэттэйгээ мармар хийгээд байж байх зуурн нөгөө талд нөгөө масктай залуус чинь өөрийн армийг бүрдүүлэн дайралт хийхээр төлөвлөж байдаг. Энэ дөр манай цахилгаан хорооныхон өөрсдийн хувийн ажлаа хийгээд байж байтал тэр дунд нь ганцхан Кай байхгүй байх зур гинтэл тэрхэд хамгаалтанд орноо. Дөөнөх нь яг нөгөөдөл чинь бүрхээд ерөөсөө гарах боломжгүй болдог ба яаж дайрсан гардгүй шүү. Тэгээ нөгөө масктай залуусаа хэд чи яг төлөвлөгөөнийхэн дагуу энэ хэдийг буснуулах гэж байсан гэдгийг нь сая л мэдэж авдаг бөгөөд хамгаалтын дундуур шууд л тэд рүү дайраад орд ирнэ. Тэр дунд нь бүр Лукас байдаг бөгөөд одоо энэ хэд хоорондоо ширэн тулаа орнолно. Тэгээд жаахан тулаа нэг нүцгэе. Харин сэний тулаанаас Лукас Тэся руу зүгэлсэн байдаг. Яг Тэсягийн сууж буй сүх тэрэгэн дээр нь очингуудаад Тэся руу дайрж эхлэх бөгөөд цаацнаа нь юу вэ гэхлээр Артурын хамгийн үнэт зүйлийг нэг нэгээр нь одоо булааж авнаа буюу Тэсяд сайн гэдгийг мэдэнгүүтэл одоо алах гээд байгаа байхгүй юу? Хэсэг ноцолсны эцэс Тэся яалчгүй Лукастай юу ч болохгүй. Лукас ч өмнө нь ч Тэсягаас хүчтэй байсан гэхдээ сая бүр юм уугаад илүү хүчтэй болсон учраас юу ч болохгүйгээр Тэся үхэл царайлна. Одоо тий. Үхэл царайлж байгаа үстэй үгүйсэ. Үснээс нь чирсээр хаалтын цаана ордог бөгөөд нөгөө талд масктай залуус чинь Гисайрус сургуулийг онилж гадуур нь хаалт оруулаад гаднаас хүн орох боломжгүй болгосон юм бэ нэлээ. Хаалтын гадна байгаа хотын цагдаа зэрэг хүчнийхэн ерөөсөө Гисайрус сургуульд орж чадахгүй. Дотор юу болж байгааг вэ гэхлээр сурагчдыг тэрчигт нь хорьсон байдаг ба гинтэл нөгөө масктай залуус чинь би та нар сюрприз барья гэснэ. Ихэлтагийн толгой уншиддаг. Мэдээж үүнийг нь харсан Баки болон нүдний шилд шууд л уурлаж эхэлж байгаа юм л та. Ялангуяа Баки хамгал байдаг чадлаараа орилж байхтай зэрэгцэн Лукас Тэсяг чирсээр энд чи хөрөлцөн ирнэ. Зэхлэн орооны хэд чин доржиг нь толгойг харсантай бүр ингээд байж сууж ядаж байхад ядж яхад нь Тэсяг ширээд ороод ирэх гэж байдал улмалд ордож байгаа байхгүй юу? Тэгээ бүр нүдний шилд үүнд нь хамгийн их уралдаг хүн. Учир нь Артурын хамгийн сайн найз охин. Тэр хүнийг чирээд аваад ирэхээр найзынхаа өмнөөс асар ихээр уурлан өөрөөсөө гинтэл нөгөөний хачин авраага ялгаруулж хаалтыг цуулаад ороод ирдэг. Тэгснээ би яаж ийж байгаад Лукасыг заавал алах болно гэснээ. Эргэн тэрэнд байсан мангасыг хоромхон зууртал устгаж хаяад ардаас нь цэргүүдэн дайрах гэгтэл удирдах явсан масктай залуу тэднийг болиулнаа. Лукас руу эцсийн хүчээрээ дайралтыг хийсэн боловч түүн тохирлогчулж чадахгүй. Тэгтэл нүдэн шилдэг унагтан зэрэгцээд масктай залуу түүнийг тэрвэрч авч байгаа нь бас л учир бүтэлэг зүйл байгааз. Байдал нэгэнд хүндэрчээ. Энэ байдлаас болоод сурагчдын зүрх нь мохож цахилгаан хорооныхон хүртэл үүнтэй нь эвлэрнэ. Гэхдээ тэдний дахалж явж байсан Claire Blight гарт. Тэдэн зориг өгөн. Яаж иж байгаад бид нар сургуулаад заавал авах хэрэгтэй. Нүдний өмнө бидний хамгийн сайн найз амт нөхөд устж үгүй болж байгааг та нар зүгээр хараад суух чинь хүний бас муу юм. Гэхдээ мэдээж энийг нь сонссон цахилгаан хороо болон сурагчид бүгд л итгэл урам зоригоор дүүрэн багш нартайгаа нийлэн тэдний өөдөөс дайрахар шийднэ. Дулаан эд үе түндэ орж байхад нь тэр дунд нь Кай байхыг харсан Claire уурандаа түүн рүү дайрахад харамсалтай нь тэрний дайралтныг өртдөг. Байдал нилээн хэцүү болоод бүхий л зүйл дуустаа таа гих үед зөрүүлээр харагдаж байгаачлан Артур Чулаана хоёр дэндүү хожимдож ирнэ. Тэсяг ямар байдлыг харсан Артур шууд л Лукасыг буруутган Лукас руу дарахад Лукас хүртэд мөчөг өгөхгүйгээр түүнийг доош нь хийж эхэлдэг. Тэр үед Артур ийм хувиралд орсноо. Лукасыг дөрөв мөчийг нь тэр чигтэн салгаж түүнийг амьдаар нь шатааж хамгийн сүүлд нь Лукасыг амин гуйж битгий гих хоолойтой зэрэгцээ. Чиний энэ үүлийн үрчин дараагийн амьдралтанд ч гэсэн үргэлжлээсэй. Ингэснээр Даун Форс буюу гадрын хөгшөлтөөн зэрэгцсэн эцэст нь мөнх хөгийн Лукас амьсгал хурааж байгаа юм.
Байдал яг жигдэрхнүүтэй гэтэл гентал гаднаас түснээс гээд сэлмүүд ороод ирдэг бөгөөд Брайан өөрийн төрсөн дүү болох Лукасыг өгсөн байгаа байдалтайг харснаа Артур руу шууд л дайрдаг. Энэ төрөлтөөс чулууна аюултай гэж үзсэн Брайан руу дайрахтаа зэрэгцээтэй сэлмүүдийн нэг болох цагаан үстэй энэ бүсгүй чулуунаг хорноо. Чулууна тэрэндээс нь хэдий гарч чадах байсан ч гэсэн Артурын хэрэггүй гэсэн хоолойг сонсоод тайвширдаг. Ямар тач Брайан, чи өөрийнхөө уурыг барих хэрэгтэй. Чиний энэ үйлдэл чинь юуг ч хийхгүй. Харин энийг шийдүүлдэг газар нь шийдүүлнэ гэд манай хүнийг баримтад аваа гардаг. Эргэн тойрны хүмүүс нь шууд л Артурыг гайхаж биширж байгаа байхгүй юу? Саяны хохирлоос маш их хохирлыг үзүүлсэн тэр хөгийн Лукасыг цааш нь харуулжлаа штэ. Ямар ч зураглал солиглон манай Артурыг нэг газар авчирдаг бөгөөд өнөөх газар нь Тэнгэрийн Декатын ТV-ийн хаадууд байдаг газар. Одоо энэ харагдаж байгаа бороо эрстэй залуу хэлүүлээ Борко гэд явнаа. Борко түүнийг дагуулсан хаадууд дээр авчирдаг бөгөөд саяны болсон зүйл хийдийн тэдний чихэнд хүрчээ. За энэ хүрээд энэ удаагийн партыг дуусгаж байна. Тэгэхээр та маань дараагийн партыг илүү хурдан авч үзье гэвэл лайк болон сабскрайб дарахыг хийж битгий мартаарай. Тэгээ болж дөрөв шигээрэй гэдэг штэ. Тэгээ яг энэ хүртэл нүүдсэн ихэнх өөрсдийнхөө сувгийн үзэгч болон уншигч нартаа нэг зүйлийг хэлэхэд манга цэг геймийн зурагт ном цэг.com зурагт ном цэг сайт гэсэн эдгээр доминуудаар сайт руу орон өөрийн хүссэн мангагаа унших боломжтой шүү. Тэгээ алангаар нь ч орсон болно. Тэгээд энэ хүртэл үзсэн дэр үнэхээр баярлалаа. Дараагийн партаар уулзлаа. Тэр баяр та.